За сайн мэцхан уу? Өнөөдрийнхөө лайв хичээлийг ингээд эхлэе. Өчигдөр би бүтэн санд хичээлээ хийж амжсангүй. Одоо тэгээд нөгөө зуны энэ улирал байгаа дээр би бүтэн сайныг гэр бүл үр хүүхдүүдтэйгээ одоо ингээд өнгөрөөе гэдэг тийм зорилго тавьсан байгаа учраас миний ажил амжихгүй ингээд лайв хичээлээ би одоо нэгд өдөр ингэж та нартай хүргэжээ гэсэн тийм бодолтой байна. Яадаг ч байсан эхний удаад энэ зуны саруудаа бол нэгд өдөртөө би та нартай лайв хичээлээ хийж явах нь байна шүү. Тэгээ хідэн цагаас яаж хийх вэ гэдэг дээр та нар хэрвээ санал байгаа бол надад PM болон одоо мессежээр бичиж болно. Тэрэн дээр та нар бол асуудал байхгүй шүү. За тэгээд би өнөөдөр та нарт ямар сэдвийн тухай ярих гэж бэлдсэн бэ гэхээр зэрэг би хүн бүхний уг нь мэддэг сэдв. Тэгвэл хин ч анзаардаггүй тийм нэг сэдвийн талаар ярих гэж бодлоо. Энэ юу вэ гэхээр зэрэг хайр гэж юг хэлэхгүй вэ гэдэг талаар би та нартай ярилцъя гэж бодлоо. Тэрийг би ярихаас өмнө түрүүний хичээл дээр би хайрын 5 үе шат буюу одоо дурлалаас эхлээд хайр болтол ямар 5 үе шатыг дамжиж байж жинхэнэ хайр сэтгэл буюу одоо хайр гэдэг юм үүсэх вэ гэдэг талаар би та нартай ярьсан ба тэрэн дээрс нэг биш хүнээс тийм асуулт ирсэн. Энэ одоо ингээд хайр заавал дурлалаар эхлэх албагүй үсттэй. Бид нар найз нөхөд байж болно. Найз нөхдийн дундаас шууд хайр үүссэн байж болно. Аль эсвэл ондоо байдлаар хайр илэрдэг шүү дээ. Тэрэн дээр юу гэж бодож чинь гэсэн тийм асуулт ирсэн ба энд би эхлээд та нартай маш товчхон хариулт өгчэй гэж бодож байна. Тийм ээ, хүн бүхний зөв хайр гэдэг бол 18 нас хүрээл одоо хин нэгэндээ дурласан анхны хайраар бол эхэлждэг юм бол ерөөсөө ч биш. Тэгэхдээ хайр үүсч болох янз бүрийн олон янзын боломж байдаг. Энэний талаар би хэлж өгье. Нэгдүгээр тал саяны ярьсан ба анхны хайр. Өөрөөр хэлбэл анхны хайр буюу маш их гоё дурлсан мэдрэмж, бие биендээ дурлсан мэдрэмж, тухайн хүнийхээ бүх юмыг гоё болгож харах, одоо тухайн хүнтэйгээ л хамт байвал бүх орчин цаг хугацаа, төрөл төрөс найз нөхөд бүхнийг мартсан тэр гоё мэдрэмж. Энэ бол маш гоё шохорхлын мэдрэмж, дурлалын мэдрэмж. Хайр гэдэг одоо процесс буюу хайр гэдэг одоо дараагийнхаа юмд хүртлээ тэр дараагийн 5 үе шатыг туулж иж энэ хайр хүрдэг юм аа. Тийм учраас энэ болох дээр зэрэг энэ бол анхны хайраас одоо дурлалаас хайр болох бас нэгэн боломж бий. Энэ бол эхний боломж болж байгаа. За хоёр дахь нь юу болох вэ гэхээр зэрэг яг би сая түрүүн ярьлаа. Найз нөхдийн дундаас хайр дурлал үүсч болно. Энэ болох дээр зэрэг найз нөхдийн хооронд хайр дурлал гэхээр хүмүүсийн хооронд хамгийн чухал одоо хосуудын хооронд хамгийн чухал байх ёстой юм бол бие биендээ итгэсэн тэр найзрахаг харилцаа. Энэ найзрахаг харилцаа байгаад бие биендээ итгээд энэ нөхөрсөг байдлыг хоорондоо үүсгэж чадсанаар хосууд маань ямарваа нэгэн шүүмжлэл одоо гим зэмлэл аль эсвэл баяр хөөрөө бие биенээсээ санаа зовох юмгүйгээр бүрэн итгэлцэлтэй хуваалцах тийм боломж бүрддэг юм. Яагад гэвэл хүн найзтай чи тэгчлээ чи ингэчлээ гэж гомдлохгүйгээр бүх юмыг шууд хоорондоо ярьж чаддаг. Энэ бол найз нөхөрлөлөөс одоо дурлал үүсэх маш том боломжийг өгч байгаа. Хэрвээ найз нөхөрлөлийн хувьд дурлал үүсэх юм бол яадаг ч байсан бас тэр 5 үе шатыг дамждаг юм аа. Их баг ямар нэгэн хэмжээгээр заавал тэр дурлалын үе ирнэ. Бие биендээ тэмүүлсэн тэр үе ирнэ. Тэгэхээр тэрний дараа зөрчлийн үе, тэмцлийн үе, ялгуурлын үе тий яг л бүх тэр 5 үе шат чи ирнэ. Хамгийн гол нь энэ дээр юг анхаарах ёстой вэ гэхээр зэрэг хайр болохгүй байх бас боломж байгаа. Энийг юу вэ гэхээр зэрэг тухайн хоёр найз нөхөд маань одоо юу гэдгийг окей би чамайг мэдчихээн чи намайг мэдчихээн тэгэхээр хоёулаа ишиг шиг зүгээр ээж хараад хоёулаа нийлчихъя ч юм уу тий ямар ч хоорондоо одоо тийм хайр дурлалын одоо оч гэдэг юм өсрээгүй байхад хин нэг нь одоо хүлээхээс залхсандаа эсвэл хин нэгний эрэлт гарахаас залхуурсандаа ингээд тэр хоёр хоорондоо нэгдэж одоо зүгээр л одоо сексийн харилцаа ч юм уу ямарваа нэгэн байдлаар нийлсэн байж болно. Тэгэх юм бол энэ бол хайр дурлал бас хүрэхгүй. Энэ бол зүгээр л ямар нэгэн хараат байдлын хамаарал болчихж байгаа. Би биенээсээ хэрэгтэй юм авч байгаа учраас тэгэхээр энэ бас хайр дурлалд хүрэхгүй байх боломжтой. Тэгээд хайр дурлалд хүрэхийн тулд яадаг ч байсан тэр 5 үе шатаар дамждیں۔ Шүү. За дараагийн юм маань юу вэ гэхээр зэрэг оройтсон хайр гэж бас байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс 50 наснаас дээш хэлсэн хайрыг одоо энэ Европт бол оройтсон хайр гэж нэрлэж байгаа. Монголд болох дээр зэрэг 50 нас хүрчгээрээ хүн юун хайр дурлал одоо ингээл хайр дурлал гэдэг чинь хүүхэд байхад л болдог юм. Одоо бидний асуудал болох дээр зэрэг үр хүүхдийн төлөө амьдрах, ач гучаа харах хэрэгтэй гэсэн тийм байдлаар одоо манай монголчууд маш их хандаад байна. Тэгтэл азар
одоо 50 дөнгөж хүрч байгаа 50 гарч байгаа ганц би мэдлэгтэй боловсралтай дээр нь нэмээд ганц би ийм хүмүүс маань хүн л юм чинь бас тий хайр дурлал гэдгийг хүсэж л байдаг. Ийм хүмүүст бол маш гоё том боломж бүрдэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр зэрэг 50 гараад дурлсан буюу оройтж дурлсан дурлал гэдэг бол маш бат бөх байх боломжтой болдгийг. Тэр нь яагаад вэ гэхээр зэрэг хүн би гэж юм бэ? Чи хинбэ? Би чиний орон зайг хүлээн зөвшөөрнө. Чи миний орон зайг хүлээн зөвшөөр гэсэн маш гоё өөртөө итгэх итгэл буюу өөрийгөө олоод мэдэрч үед одоо хайр дурлалтай очирч буюу одоо бүр хайж байгаад олж нийлж байгаа энэ дурлал маань цаашаа маш гоё дэлбэлэх тийм үндэслэл болдгийн шүү. Тиймээс хэрвээ ганц би ээжүүд байгаад эсвэл ганц би аав нар байгаад одоо хүүхдүүдээ би өсгөө гаргачлаа. Одоо миний амьдрал эхэлж байна. Би одоо 40 өнгөрчлөө, 50 өнгөрчлөө гэж байгаа хүмүүс бол маш гоё амттай тийм хайр дурлал үүсэх боломж энэ дээр бүрддэг шиг тэрийг ашиглаарай гэж би та нартай бас зөвлөе. 50 гарчаал бүх хүмүүс ингээд Монголд байгаа хүмүүс өөрийгөө хаяад байна, биеэ хайхрахгүй болоод байна гэсэн тийм яриа маш их байдаг. Тэр бол үнэ. Тиймээс хайр дурлал гэдэг бол хүнийг улам залуухан байлгадаг. Бас нэгэн гоё арга байдэн шүү. Тийм учраас хэрвээ заавал та үр хүүхдийнхаа төлөө би хүүхдийг харж байх ёстой, би үр хүүхдийнхаа төлөө тэднийхээ одоо хажууд байх ёстой гэж бодож байгаа бол яагаад та үр хүүхдийнхаа төлөө аз жаргалтай байж болохгүй? Ээж аав нь аз жаргалтай олон жил хажууд нь байх тусам таны үр хүүхдүүд танаас одоо авах тэр бүхэн ашиг тус нь их шүү дээ. Тийм болохоор та эхлээд өөрөөсөө эхлээд хүүхдүүдийнхаа төлөө би аз жаргалтай байх ёстой гэж бодсны үндсэн дээрс ядаж хайр дурлал бас аз жаргалтай байх гэдэг нэг бодоод үзээрэй. Тэгэх юм бол оройтсон хайр гэдэг юм байна. Бас гоё хайр дурлал үүсгэх боломж олддгийн шүү гэж би та нарт хэлье. За дараагийнх нь болох төр зэрэг одоо бидний ярих дургүй болохоос биш бас яг байдаг асуудал бол ерөөсөө нууцхан хайр гэдгээс хайр дурлал үүсэх маш их боломж байдаг. Нууцхан хайр гэдэг маань юу вэ гэхээр зэрэг хориотой хайр буюу одоо нууц амргийн асуудал байна. Нууц амргийн асуудал гэдэг бол зөвхөн сексийн асуудал гэж хэнийг бодож байгаа л энэ бол бас эндүрэл энэ дундаас үүссэн маш олон их хайрууд байдаг. Тэрнээс амьдрал болсон хайрч байдаг. Тэр тусмаа амьдралд маш гоё тийм ад жаргалтай явж байгаа хайрч гэж байдаг. Энэ дээр тэгэнгუთ хүүхнүүд одоо залуучууд маань юу гэж уурлах вэ гэхээр зэрэг үүст шал удаан айж ухах юм гэж явагддаг юм. Хэрвээ тэр үед та хоёрын хооронд ямарваа нэгэн байдлаар асуудал үүсээ чи тэр асуудлыг нь олж харж чадаагүй. Тийм байдлаас болоод нөхөр чинь аль эсвэл танд ямарваа нэг юм дутагдсанаас болоод ямарваа нэгэн хайр халамж дутагдсанаас болоод аль эсвэл ямарваа нэгэн харилцаа дутагдсанаас болоод дараагийнхаа хүний ирэлт гарсан байх юм бол тэр бол оройтсон асуудал юм а. Тэгэнгუთ асуудлыг яаж олж харж ийна вэ гэхээр өөр хүнтэй болчхоор л олж харж байгаа. Өөр хүнтэй болчхоор нь энэ хүүхний буруу, энэ хүүхэн миний нөхрийг надаас салгаад авчлаа гэл ингээл өнөө асуудал маань тэгтээ гол үндэс рүүгээ орохгүй нэ шүү дээ. Бит хоёрын хооронд юу болохгүй байгаад ийм болчихвоо гэдэг дээр очтгоо бүр очихгүйгээр ингээд шал ондоо ийм байдлаас болоод энэ хүүхнээс болоод манай гэр бүл салчлаа гэдэг дээр асуудал үүсэж эхэлдэг. Тэгэхээр зэрэг асуудал үүсгэхээс өмнө өөр хүнтэй болохоос өмнө нөхөр чинь хааныг тийшээ одоо харцаа одоо явуулахаас өмнө энэ бол эхнэр нөхрийн хооронд явагдах ёстой процесс юм ба. Хайр дурлалаа дандаа хадгалж үлдэхийн тулд хүн өдөр болгон одоо ухамсартай үйлдэл үг одоо тэр бүхнийг хийж авах ёстой. Ерөөсөө тэр хайр дурлалын цэцэгсийн хүрээлэн гэж байдаг бол тэрийг өдөр болгон услах ёстой. Тэгж чадаагүйгээс болоод бид нар хайр дурлалаа одоо ямарваа нэгэн байдлаар алдчихад яг алдсан хойно одоо нөгөө эмэгтэйд аль эсвэл нөгөө эрэгтэйд тэгэд одоо нууцаар хэлсэн тэр хүмүүст буруугүй гэд хэлдэг. Яг үнэн хэрэгтэй. Тэр нууцаар хэлсэн эмэгтэй, нууцаар хэлсэн эрэгтэй тэр хүн танд хайр дурлалын баталгаа өгөөгүй шүү дээ. Танд таны эр нөхөр чинь, таны эхнэр чинь хайр дурлалын баталгаа өгсөн. Танд би үнэнч байна гэдэг баталгааг таны эхнэр нөхөр өгснөөс биш тэр явуулдаж байгаа хүүхэн явж байгаа залуу өгөөгүй шүү дээ. Тэрэн дээр та нарт маш сайн бодож бас тус нь ойлголцох ёстой шүү гэдгийг би одоо залуучуудаа бас хэлье. За тэгээд одоо яг үндсэн сэдв рүүгээ оръё. Энэ сэдв маань бас л хайрын одоо маш чухал сэдв. Хайртай би энэ хүнд хайртай гэсэн бодлоосоо болоод хүмүүс маш их юмыг хайр гэдэгт энэ бүхэн орох ёстой гэж бодсноос болоод хайрт үнэхээр ямар ч хамаагүй алтаануудыг хийгээд байдаг. Тэр нь бол хайртай ямар ч хамаагүй юмнууд байдаг. Тэр талаар би өнөөдөр та нартайгаа ярилцъя гэж бодлоо.
Өөрөөр хэлбэл хайр гэж юу хэлэхгүй вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Хайр гэж юу хэлэхгүй вэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд хайр гэж юу хэлэхгүй вэ гэхээр хин нэгний гоо зөкслөн татагдсан тэмүүлэх мэдрэмж. Энэ мэдрэмж бол хайр биш ээ. Хорвоо дээр маш олон сайхан хүмүүс байдаг. Маш олон сайхан хүмүүс байдаг. Тэр бүх хүний араас эмэгтэйчүүд эмэгтэй гоё хүн байлаа гэхэд эмэгтэйчүүд хүртэл хараад вау ямар гоё бүсгүй вэ гэд үлгэр авах жишээд байдаг. Ирчүүд болгон энэ ямар сайхан хүүхэн бэ? Энтэй нэг уулзаад учирдгүй маа гэд ядаж нэг ярилцаад үзэх юмсан гэсэн тийм нууцхан бодол ирчүүд болгоны дотор байдаг. А хэрвээ сайхан хүүхэн бүхэн рүү тэр татагдсан бодлоо сайхан хүн бүхэн лөө харсан харцаа хайр дурлалтай эндүрч байгаа бол энэ бол хайр дурлал биш ээ. Хорвоогоор дүүрэн байдаг. Хэрвээ сайхан хүн болгоны араас явсан тэр мэдрэмжээ тэр гоё сэтгэгдлээ хайр гэж ондурч байгаа бол энэ хайр биш ээ. Мэдээч хайр гэдэг байхын тулд чи хань нөхрөө аль эсвэл хань ижлээ мэдээж аттрактив буюу аягүй сайхнаар олж харах ёстой. Тэр бол байх ёстой асуудал. Тэгээгүй цагт юу ч та хоёрын хооронд хайр дурлал үүсгэв тий анханасаа эхэлхэв. Тэгэхдээ ганцхан энэ гоо сайхны мэдрэмж буюу гоё байх энэ мэдрэмж бол хайр дурлал биш шүү. Зарим хүмүүсийг хараад байхад маш гоё залуу ч юм уу маш гоё охиныг л ингээл өөрийн гэсэн ихнэрээ болгоод авчвал миний хүсэл биеллээ гэсэн шиг хандлага байдаг. Энэ бол хайр биш ээ. Энд чинь бол зүгээр л маш тийм субъектив юм байна. Тухайн хүний байдал хүн гэр бүл болно гэсэн зарлалууд дээр харагддаг л да. Ямар хүнтэй суух гэхтэй зэрэг царайлаг, өндөр, мэрэгжилтэй, мэдлэг боловсралтай, байртай, байшинтай, хүүхдэд тайртай ч юм уу. Тим юмнуудыг дурдсан байдаг. Тэгтэл яг тэр юмнууд чинь тухайн хүнийг тодорхойлж чадах юмнууд мөн үү? Тэгтэл яг биш тий. Яг үнтэй адилхан энэ болох тэр зүгээр л гадны үзэмж. Энэ зүгээр л тухайн хүний гаднах царай зүс. Тэр хүнд байгаа юм нь болохоос тэр хүний уг мөн чанар биш шүү дээ. Тийм учраас иймэрхүү юм татагдсан юм хайр дурлалтай бити андуурч бодоорой. Энэ бол хайр дурлал биш шүү гэж та нартай хэлье. За тэгээд дараагийн юм юу вэ гэхээр зэрэг хүсэл тачаал секс. За хүмүүс ингээд ялангуяа энэ залуу хөвгүүд охтууд дээр маш их ажиглагддаг. Хин нэгэнтэй хамгийн анх унтаал үзэхээр би энэтэй унтцсан. Энэ хүнд би хайртай болцсон юм чинь. Энийг хайр гэж андуурдаг. Хүнтэй унтсныгаа хөвгүүд нь яадаг вэ гэхээр нүцгэн би тэрвэрч үзээгүй тэр сэтгэгдлээ анх удаа эмэгтэй хүнтэй ойртсон тэр бодлоо хайр дурлалтаа андуурж боддог. Тэгтэл чинь охтууд нь болох тэр зэрэг би онгон бие эр нөхөртэй хадгалах ёстой гэсэн нэг тийм би энийг бол яг үннийг хэлэхэд хуучны буруу итгэл үнэмшил гэж хэлнэ. Хүн ямарваа нэгэн сексийн туршлага цуглуулахгүйгээр ямарваа нэгэн сексийн мэдрэмж энэ нь гоё юм байна, энэ муухай юм байна гэдгийг нэгээс илүү хүнтэй хийж үзээгүйгээр ямарваа нэгэн хайр дурлал сонгол энэ бол цаашдаа бат бих байх боломж бол маш ховор. Мэдээч тийм их гэр бүлүүд байдаг. Тэрийг би бол үгүйсэхгүй. Тэр бол маш гоё азтай тохиолдол. Хоёр биенээ хараад л дурлаад л шууд унтаад л ингээл бүх юм таарсан гэр бүлүүд байдаг. Тэрэн дээр бол ярих асуудал байхгүй. Тийм юмтай хүмүүс бүх юмыг жишээж үзээд тийм хайр байдаг, миний хайр тийм байх ёстой гэсэн тийм идеал буюу юмтай жишж үзснээс болоод тэрийнхээ төлөө ингээд энэ хүнтэй унтсан, энэ хүнтэй байх ёстой гэсэн үднээс хайр дурлал үүсгэх гэдэг ингээд өөрийгөө хүчлээд байдаг асуудал байдаг. Энэ бол хайр дурлал болохгүй. Энэ чинь бол зүгээр л адал явдал юм байна. За зарим хүн яадаг вэ гэхээр зэрэг монголчууд бас их ярьдаг штеп. Цусаа гартал зодтолтож тосоо гартал тэрвэрлдэг хосууд байгаа юм аа. Тэр чинь л сайхан байхгүй юу гэж ярьдаг. Яг үннийг хэлэхэд энэ юу гэж? Энэ бол ерөөсөө тийм сайхан юм биш. Цусаа гартал зодтолтож тосоо гартал тэрвэрлэнэ гэдэг чинь нэгэн зэрэг хайрлах мэдрэмж, үзэн ядах мэдрэмж хоёр чинь нэгэн зэрэг тэнд оршоод байгаа үстэй. Хин хүнийг үзэн ядах мэдрэмжтэй байж ич яаж хэнийг хайрлаж хүндлэх юм бэ? Тэгэхээр энэ болох тэр зэрэг зүгээр л хамаарал. Хин нэгний секс татагдаж, секст нь тухайн хүний бие махбодод татагдсан байдлаа хайр дурлалтаа андуурал юм баамаа энэ болох тэр зэрэг. Зарим хүмүүс хэлдэг өстө нэр сайхан хэрэлжил дараа нь хэрэлдээд эвлэрсний дараах секс хамгийн гоё байдаг гэж ярьдаг. Энэ яаж юм гэж хамгийн том хараад байдлын хамаарал. Сексийн хараад байдал таныг оруулж байгаа маш том асуудал юм аа. Ийм юм хэрвээ тань дээр ажиглагддаг бол ердөөсөө ийм юм дээр жоохон дүгнэлт хийгээд бодоорой. Эннээс өөрөөр байж бас болдгийн шүү. Эннээс өөрөөр сексийг мэдэрч болдгийн. Эннээс өөр гоёор бас
одоо тэр бие биентэйгээ унтах тэр хайрлах процессыг мэдэрч болдгийн. Тийм учраас зэрэг энэ бол хараат байдлын хамаарал гэдэг рүү таныг аваачихаас биш, хайр дурлал гэдэг дараагийн үеийн шатууд руу чинь таныг аваачих юм биш шүү. Тийм учраас энэ дээр бас бодоорой. За дараагийн юм юу вэ гэхээр зэрэг би энэ дээр бичсэн ба тэрийг хараатъя. За дараагийн юм юу вэ гэхээр зэрэг өөрт байхгүй зүйлийг хүсч хин нэгэнтэй хайр дурлалын холбоо тогтоохыг хүмүүс хайр дурлал гэж андуураад байдаг. Энэ нь юу вэ гэхээр зэрэг охтууд одоо гэр дотроо ингэ байж байгаад одоо юу ч байж болно. Ээж аваасаа авч чадаагүй тэр хайрыг энэ хүнээс авна гэсэндээ эрэгтэй хүний өөрт нь ингэ зориулсан жоохон тий хайр харуулсан халамж мэдрүүлсэн тэр тохиолдлыг хайр гэж андуурсандаа тухайн хүнтэйгээ маш эрт гэр бүл олж гараад тухайн хүнийхээ гэрт нь очиод гэр бүл болох. Аль эсвэл гэр оронд нь хоол унд дутагдсандаа өөрийн гэсэн орон зай дутагдсандаа бушуухан нөхөрт гарч өөрийн гэсэн гэр оронтой болох юмсан гэж бодсондоо хоорондоо нийлэх явдал байдаг. За тэгээд дээр нэмээд хөвгүүдийн хувьд юу вэ гэхээр зэрэг маш гоё хоол хийж өгдөг, маш гоё халамжилдаг охтуудыг энэ миний төлөө төрсөн юм байна. Энэ бол хайр баха гэж бодсондоо очиод бас нийлждэг тохиолдол байдаг. Тэр чинь хайр биш шүү дээ. Тэр бол ерөөсөө хайр биш. Яагаад хайр биш вэ гэхээр зэрэг гэр бүлийн харилцаа гэдэг чинь эрх тэгш харилцаа байх ёстой юм. Хэрвээ хөвгүүд энэ надад гоё хоол хийж өгдөг, энэ миний хувцас хонорыг угаагаад бэлдээ тавьчдаг, энэ намайг одоо 50 байлгадаг гэсэндээ хин нэгэнтэй нийлж байгаа бол энэ бол маш том хараат байдлын хамаарал. Энэ нь яагаад вэ гэхээр зэрэг чи ээжийнхээ гэрээс гараад дараагийн ээжийг хайгаад явчлаа штэ гэсэн. Тэгэхээр чи дараагийн ээжтэйгээ яаж секс хийх юм бэ? Эн чинь ингээд гэр бүлийн эрхтгч байдал алдагдаад ирж байгаа юм зү. Тэгэхээр зэрэг энэ бол хараат байдал болчихж байгаа юм аа. Хин нэгнээс хараат байдалтай байж ич яаж тэр хүнтэйгээ хайр дурлал үүсгэх юм бэ? Тэгтэл чинь одоо маш их ирж бүсгүйчүүд ярьдаг л та. Өө сайхан том байшинтай, сайн цалин олдог ажилгүй бол би энэ хүнтэй суух шаардлагагүй гэж ярьдаг. Яагад гэвэл тэр хүн өөрөө хизээч өөрийгөө хангалттай өөрийнхөө хүссэн хэмжээнд мөнгө олж өөрийнхөө хүссэн одоо эд хөрөнгийг өөртөө авч чадаагүйгээс болоод гаднаас тэр юмыг хайгаад эхэлж байгаа. Тийм хүн надад ад жаргалыг өгнө гэсэн тийм мэдрэмжээр гаднаас тэрхийг хайгаад эхэлж байгаа. Би маш харамсалтай. Тэгвэл би маш олон эмэгтэйчүүдийн амнаас ийм үгийг сонсч байсан. Тэр нь юу вэ гэхээр зэрэг нохойн гөлөг эрэгтэй хүн хоёр гэдэг чинь адилхан байт юм байна. Идүүрийг бэлдээд өгсөн байх чинь тэд хашаанаасаа гардгүй юм байна гэж ярьдаг. Юу гэсэн үг юм бэ? Хоол ундаар эрэгтэй хүнийг ходоодор нь хүрч хайрлна гэж тийм юмыг Монгол хүмүүсийн амнаас л энэ гардаг яг үндэ. Энэ бол хараат байдлын хамаарал. Хамгийн арчаагүй эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ямарваа нэгэн хоол ундаар хажуудаа барих гэж оролддог. Хамгийн арчаагүй эрэгтэй хүн эмэгтэй хүнд хоол ундаарс болгож тархиа бариулдаг. За тэгэнгүүт эрчүүд юу гэж ярьдаг гэж? Эмэгтэйчүүдийг ертөнцийн чулуу эд хөрөнгөөр хажуудаа барьт юм а гэж ярьдаг. За яг адилхан хараат байдлын хамаарал. Бүх юм юунаас хамаарч байна гэхээр хүн өөртөө байхгүй дутагдсан юмыг заавал гаднаас авах гэсэн тэр хүсэл мөрөөдөлтөө бид нар баригдсандаа болоод хин нэгний хараат болоод байгаа байдлыг энэ бол хараат байдлын хамаарал юм ба. Тэгтэл энийг хайр дурлалтай андуураад бодоод идэг. Энэ бол хайр дурлалтай бүрээсээ твич падли байхгүй асуудал. Хүүхэд байхад ер нь харагддаг. Бүр жоохон хүүхдүүдээр ажиглагддаг. Өөрт байхгүй бүхэн нэг тийм сонирхолтой юм байдаг шүү дээ, тий. Өөрт байхгүй миний соосог аманд байсаар байтал тэр айлын хүүхдийн аманд өөр өнгийн соосог байвал тэр соосгийг булаах гэдэг тийм нэг хүүхдүүдийн хооронд хүртэл байдаг. Сонирхол татсан юм байдаг. Яг тэрэн шиг өөрт байхгүй бүхний гоё гэж боддог. Үгүй ээ. Өөрт байхгүй бүхнийг өөр дотроосоо хай. Чамд хүнд яг үннийг хэлэхэд чамайг сайхан амьдруулах бүх нөхцөл байдлыг хорвоо дэлхий цаанаас чинь эцэг их чинь бурхан ингэ заяатсан байдаг. Тэрийг хүн олж хардаггүй гаднаас хайгаад байдаг. Тэрэнд л бидний хамгийн том алдаа байдаг. Хин нэгэн намайг аз жаргалтай явуулах ёстой гэдэг тэр хүлээлтийг бид нар гаднаас хүлээдэг. Үгүй тэр хүлээлт чиний дотор байгаа. Чи дотгошоо аялсан. Одоо өөрлөгөө дотгошоо хайсан тийм хайлт хий. Тэгсэн цагт чи тэр бүхнийг олно. Би та нарт нэг жишээ хэлье л да. Энэ миний хүүгийн одоо надад хэлж байсан 2 жилийн өмнө надад хэлж байсан үг. Энийг юу вэ гэхээр зэрэг миний хүү одоо саяхан 18 нас хүрсэн. Тэгэхээр 16 настай болоод ирэхэд би хүүтэй тэгж ярихгүй юу. Үгүй одоо миний хүү чи одоо хизээ найз охинтой болох юм бэ гэд
найз охинтой болчвол ядаж ингээд ус цасанд орох чинь ихсээд ингээд өөртөө анхаарал тавиад ээжийнх нь ажил ингээд жоохон багасчмаар ах юм гэд ингээд би бас өөрийнхөө ээж гэдэг ажлыг хөнөө найз охинд нь бас өгчмөр нь штэ. Тэгээд хэлсэн чинь манай хүн надад юу гэж хариулсан гэж. Ээжээ би хэрвээ найз охин гэртээ авчрах юм бол та надаас битгий хайр гэдэг юм нэхэрээ. Эн чинь яг үннийг хэлэхэд ээжээ би тэр хүнээс физиологийн болон одоо сэтгэл зүйн ямар нэгэн хамааралтай болоод би одоохондоо тэр хүнтэй ингэж харилцаа тогтоож байгаамаа. Яахав хайр болж магадгүй. Тэгтээ дөнгөж ирсэн би одоо тухайн хүнтэй унтаж үзэх, тухайн хүнтэй үнсэлдэж үзэх, тухайн хүнтэй харилцаж үзэх тэр бүхэн туршлагаа цуглуулах юмыг та битгий хайр дурлалтаанд дураад наа чи хайр байна миний хүү одоо бишүүхэн наадхантайгаа нийлээд тустаагаар гэж надаас битгий шаардаарай гэж миний хүү надад хэлсэн. 16хан настай багтаа. Би тэрэнд нь юу гэж бодсон бэ гэхээр вау миний хүү ямар ухаантай юм бэ. Би ийм хөөрхөн ухаантай хүн хүмүүжүүлж гаргасандаа би өөрөөрөө бахархсан тэр үед. Тэгээд тэгтэрс зэрэг хүн бүхэн энийг боддгоо маа. Хүү маань хэлтэл би ч тэрийг өмнөдөө бодоогүй байсан тий. Тэгтэл миний хүү надад хэлж байгаа. Миний хүү миний хизээч хараагүй өнцгөөс надад тэрийг харж хэлж өгч байгаа. Хин нэгнээс хамааралтай байгаа үед хизээч хайр дурлалын холбоо үүсгэдэг юм аа. Яагаад тэгтэрс зэрэг чи хүнд чи надад хэрэгтэй байгаа учраас би чамд хайртай гэж хэлэх ондоо би чамд хайртай байгаа учраас би чамтай байхыг хүсэж байна гэдэг чинь шал ундаа асуудал гэдэг юм. Тэр үгийг бол би маш их гоё ойлгож авсан. Тэгэхээр зэрэг би залуучуудтай болон эмэгтэйчүүдтэй одоо ирчүүдтэй бас хэлэхэд хараат байдлын хамаарал гэдэг юмнаас гарчаад ханижил гэдэг юм хайгаач. Гэр бүл дотор ч гэсэн хараат байдлын хамаарал гэдэг юмыг хоёр биенээс салгаж өгөөч гэж өөрийн гэсэн орон зайгаа олж авахын төлөө тэмцээч гэж би та нартай бас уриалмаар байна. За тэрний дараагийн юм. За дөрөвдөх нь юу вэ гэхээр зэрэг хин нэгний хүлээлтийг хөсөр хаяхгүй тулд хүн бүхэн ингээд би чамд хайртай гэсэн гэр бүлийн байдлыг цаашаа үргэлжлүүлээд байдаг. Энийг юу вэ гэхээр зэрэг маш олон над дээр асуулт тавьж ирж байгаа хүмүүс юу гэж асуудаг гэж. За миний хайр дурлал, миний юм яах вэ? Би одоо хүүхдүүдийнхаа төлөө л ингэж амьдарч байна. Хүүхдүүдийнхаа төлөө би энэ хүнээс салахгүй амьдарч байна гэж аюул олон эмэгтэйчүүд хэлдэг. Тэгэхэд би окей та хүүхдийнхаа төлөө амьдарч байгаа бол хэдий удаа амьдрий гэж бодож байгаа. За яадаг ч гэсэн хүүхдүүд гараг, гэрээс гараг. Тэгэхээр тэр болтол юу болох нь харъя да гэж хэлдэг. Маш олон залуучууд бас ирдэг. Тэрний юу их тэр зэрэг би энэ хүүхнээс салчмаар байна. Тэгтэл чинь манай эцэг их ингээд энэ хүүхдүүдээ бодоо чи одоо эцэг ихийнхээ амьд дээр чи бид нарт ийм амьдын зовлон харуулахгүй шүү гэсэн тийм шаардлагыг тавьдаг. Би ээж аавынхаа сэтгэлийг одоо 50 байлгахын тулд мэдээж энэ хүнтэй ингээл амьдрахаас өөр арга байхгүй. Одоо ишиг ээж аав ядаж өгтөл би энэ хүнтэй байдаа гэсэн тийм байдал ажиглагддаг. Зарим нь яадаг вэ гэхээр зэрэг эхнэр нөхрүүд бид хоёр нийгмийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүсээ бид хоёрын хамтын хөрөнгө маань энэ үйлдвэр маань юм байнамаа. Бид хоёр хэрвээ салах юм бол энэ олон ажилчин альбан хаагчдыг бид нар яах вэ? Тэгэхээр яаж вэ? Нэг хэсэг нь хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хүлээсэн хариуцлагаасаа болоод аз жаргалтай амьдарч чадахгүй байна. Нөгөө хэсэг нь ээж аавынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Яг гэвэл тэдэнд бид нар аз жаргалтай амьдрах ёстой. Энэ амьдралыг би ээж аавынхаа өгсөн өгтөл одоо тэгш аваа явж байна гэсэн надад бодол байх хэрэгтэй гэсэнд байлгаж чинь нөгөө хэсэг нь ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа болоод өөрийнхөө ингээд хайр дурлалыг уландаа гიშгсэн тийм хүмүүс байна. Тэгтэл тэд нар юуг олж хардаггүй гэж тэд нар юуг олж хардаггүй гэвэл би ч гэсэн амьдрах хэрэгтэй. Би ч гэсэн аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэдгийг тэд нар ерөөс олж хардаггүй. Хэрвээ тэд нар нэгэнт салалт гэдгийг гарц гэж бодохгүй л байгаа бол ихэнх хүмүүс гэр бүл нь болохгүй хүмүүс салалт гэдгийг ганцхан гарцуулаад болгоод олоод харцсан байдаг. Тэгтэл энэ хүмүүс бол салалт гэдгийг гарцуулгаагүй шүү дээ. Энэ чинь бол маш том давуу тал. Салалт гэдгийг нэгэнт гарцуулгаж харж чадаагүй л бол тэр хүмүүс яагаад тэгвэл өөрчлөлт гэдэг юм хийж болохгүй гэдгийг олж харддаг. Яагаад нэгэн л одоо окей миний хүүхдүүд 4-5 настай би хүүхдүүд гэрээс гартал наазах нь 18 хүртэл би энэ хүнтэй амьдрий гэж бодож байгаа бол яагаад би 10 жил би энэ хүнтэй аз жаргалтай амьдрч болохгүй гэж. Аз жаргалтай амьдрахын тулд би ямар нэгэн шийдвэр гаргах ёстой гэж боддог. Тэгтэл тэр шийдвэр нь юу штэ. Тэр хүмүүс зүгээр л ингээд суугаад байгаагаар хүртэл шийдвэр гараад байна гэдгийг ойлгодоггүй.
Шийдвэр гаргасан бол шийдвэрийнхаа төлөө тэмцэх ёстой гэдгээ тэд ойлгодоггүй. Шийдвэр гаргасан бол шийдвэрийнхаа төлөө хөдлөх ёстой гэдгийг ойлгодог. Хөдөлгөөнд ороогүй, хувьсалд ороогүй юм бүхэн, хөгжилд ороогүй юм бүхэн хизээ нэгэн цагт мөхлийн ирмэг рүү явдаг. Яг үүнтэй адилхан гэр бүлийн харилцаа хүртэл мөхлийн ирмэг рүү явдаг. Хайрын харилцаа хүртэл мөхлийн ирмэг рүү явдаг. Өдөржин хөвтөд л оройд ирчээд л унтаад байгаа нөхрөө харуул эмэгтэй хүн юу гэж бодох вэ? Ёо энэ унтахаас өрөөж шийдгүй ямар муухай уйдгартай юм бэ? За би байдлыг өөрчлөе доо гэдэг тийм шийдвэр эмэгтэй хүн гаргах ёстой. Байдлыг өөрчлөхийн тулд би салаад өөрчлөхтэй заавал гол биш. Би тэр хүнийг бас ингээд урайландуудад гардаг, ордог, тэр хүнийг хоббиг нь хийлэгдэг тийм байдлаар өөрчилж болно шүү дээ. Тэр талаар хизээч олж хардаггүй. Тэгэж харахгүй ээж цөмөр өө шиг эннээс болол ингэж ингээл өөрхий яг хохирогчийн дүрэнд авчичаад тэгээ суугаад байдаг. Эцэс хохирогчийнхаа дүрээс гараад өөрийнхөө амьдралын жолоог аваад амьдрал өөрчлөлт өөрөөс эхэлнэ гэдгийг хүн ухаарчих юм бол энэ байдал тийм удаан үргэлжлэх юм биш ээ. Тийм учраас зүгээр л хин нэгний төлөө хариуцлага хүлээж аз жаргалгүй амьдралаар бити амьдраач. Эн чинь бол хайр дурлал биш юм аа. Зүгээр л одоо өнөөдрийг өнгөрөх гэсэн. Өнөөдрийг өнгөрөөж маргааштай золгох гэсэн. Тийм нэг муухай одоо мухардсан зам юм шүү. Тийм учраас хайр дурлалынхаа төлөө тэмцээрээ хайр дурлалынхаа цэцэгс түрээлэн усалж одоо дэлгэрүүлэхийн төлөө бүгдээрээ яваарай гэж би та нартай хэлэх байна. За тэгээд дараагийн юм би та нарт 5 хайр гэж биш юу гэж юу хэлэхгүй вэ гэдгийг хэлье гэж бодсон. Миний одоо дараагийн юм нь юу вэ гэхээр зэрэг 5 дахь нь болохоор энэ маш олон гэр бүл дээр ажилладаг. Маш олон хайрын одоо харилцаан дээр ажилладаг юм юу вэ гэхээр хариу нэхээгүй хайр гэдгийг хариуцлага хүлээлгэхгүй байдалтай андуурч бодох байдал. Яагаад ихтэй зэрэг хүмүүс юу гэж боддог вэ гэхээр хариу нэхээгүй хайр гэдэг чинь би л хайрлал энэ хүнээс заавал аваад байх ёсгүй юм байна гэдэг тийм бодолтой байдаг. Нэг бодлын зөв, нөгөө бодлын чи буруу юм байна. Хайр дурлал гэдэг чинь тухайн хүндээс тохирох хариуцлагыг хүлээлгэж тэр хүнийг хайрлаж байгаа. Тэрнээс биш би бүхэл хайраар би хүүхдээ өсгөөд том болох явцдаа бүх юмыг нь хүлээн зөвшөөрөөд бүх юмыг нь өмнөөс нь хийгээд ах юм бол яах вэ? Би хүүхдийнхээ тэр хүүхдийг би чамайг өгтөлчин хайрлсан шүү гэж хэлэхэд одоо үнэхээр тэний хүн л тэгж хэлэх байх. Хүүхд нь яах вэ? Ээжтэй хамт л дараа нь өгөх болно. Тэр хүүхд ганцаараа амьдрах ур чадваргүй. Хизээч хариуцлага хүлээж чадаагүй. Ээж аав нь л уртах замын цэвэрлэл яваад исэн та яг адилхан. За тэр нь яадаг вэ гэхээр зэрэг хэрвээ чиний нөхөр архиугаад асуудал үүсгээд ингээд ирэхтэй зэрэг нөхөртөө хариуцлагыг хүлээлгэхгүйгээр хүүхдүүд гэдэг хариуцлагыг өөрөө хүлээж аваад би хүүхдүүдийг өсгөе. Аавны юм чи би ядаж хүүхдүүдийн өмнө хүүхдүүдээ өсгөхөд илүү үүрэг гүйцэтгэе гэсэндээ аав энэ бүр тэр ажлаас нь чөлөөлөө тайшчихдаг. Аав нь тэгэхээр яг сайхан архиа угаал орж ирж ээжд нь агсан тавиал хүүхдүүдээ загнахаас өөр юм байдаггүй. Яг үнийг хэлэхэд ийм байдлаар гэр бүлд үүрэг гүйцэтгээгүй эцэг зөндөө байдаг. Энийний буруу бас эмэгтэйчүүдэд байгааг эмэгтэйчүүд ерөөсөө олж хардаггүй. Яагаад гэвэл тэр хүн чинь хариуцлагыг хүлээлгэж чадаагүй. Энэ бол хариуцлага хүлээлгэж чадаагүй асуудлыг хайр дурлал хариу нэхээгүй хайртай бити андуураа. Би бүх юмыг л энэ хүний төлөө хийсэн штэ гэж хэлэх үгтэйгээ бити андуур. Энэ бол хайр биш ээ. Яг ингээд хариу нэхээгүй хайр гэдгээ хин нэгэнд одоо чиний буруу, чиний зөв гэдгийг хэлж чадахгүй байдалд хамааш холбоод бас бодоод эхэлдэг. Хэрвээ чиний нөхөр, чиний аав чинь архиугаад гэрт ороод ирэх юм бол чи архиусан үед нь окей энэ өвчтэй хүн хариу асуудал байхгүй гэж бодож болно. Харин маргааш нь тэр хүнээс хариуцлагыг нэхэх, тэр хүнтэй хариуцлага тооцох, ярих тэр бүх үүргийн битгий одоо уландаа гიშгээч та нар. Тэр хариуцлагын тэр хүнд өөрвөл тэр одоо би энд тэгээд хэлчихвэл гомдчих болов. Би энэтэй ингэж ярьчвал гомдчих болов гэсэн тийм юм битгий бод. Энэ хүнийг би архиучин гэдгийг үннийг хэлчихвэл энэ надад гомдчих болов гэж бодсондоо ихэнх хүн ээж даавд архи уухгүй одоо уугаад байна гэдгийг хэлж чадахгүйгээс болоод эцэст нь өгснийхэн дараа л амаа барих тохиолдол зөндөө байдаг. Бүх юм бидний харилцаанаас болдог. Тийм учраас зэрэг хариу нэхээгүй хайр гэдгийг хариуцлага хүлээлгэхгүй байх, дээр нэмээд тухайн хүний буруу зөвийг
ялгаж хэлж чадахгүй байхдаа бити хойлж бодооч. Энэ бол маш том алдаа юм шүү гэдгийг би та нартай хэлье гэж бодож байна. Хүүхэд өсгөх хайран дээр ч илэрнэ. Одоо гэр бүлийн харилцаан дээр ч илэрнэ. Ээж аавын харилцаан дээр ч илэрнэ. Ээж ааваа наа чинь буруу штэ гэдгийг хэлээгүйгээс болоод гэр бүлийнхээ амьдрал дэндүү их оруулсан байдаг. За яг аав минь юм чинь те, за яг ээж минь юм чинь те. Тэгэхэд яг тэр гэр бүл, чиний гэр бүл тэнд ор шаналаад одоо дарлагтаад байна гэдгийг хэн ч мэддэггүй. Нөгөө ээж аав нь амьдралд нь оролцоод байна гэдгийг мэддэггүй. Энэ надхүүгээр болохоо байцсан эднэр гэл амьдралд нь оролцоод идэг болчихдог. Аль эсвэл архиугаад ирэхэд нь за чимээгүй л ээж байл яах вэ гэсэндээ буруу зүгийг хэлж өгөөгүй гэсэн болоод өнөө хүндээ хизээж би чамд хайртай учраас би чиний архиухыг чинь болиулмаар байна гэдэг талаас одоо тэр хүнийг юм буруу хэлж чадхаа болчихдог. За яг хөтэ насаараа ямар уусан биш те. Одоо жаргаж уугтэйгээд аав ээжигээ бүр ингээд архичин болохыг хараа сууж идэх хүүхдүүд хүртэл байдаг. Тэр бол хайр биш ээ. Тэрийг бити хайртай андуурч бодооч. Энэ бол хараат байдал. За тэгэхээр би та нарт өмнө нь би нэг хичээл заахтаа хараат байдлын хамаарал гэдгийн тухай ярьсан. Хараат байдлын хамаарал гэдгийг энэ хайр гэж юг хэлэхгүй вэ гэдэгтэй холбож үзье та нар өөр тэрнийг бодоод үзээч. За би энэ хүнийг хайрлж гин гэд хамт байгаад гэдэг. Тэгтэл би энэ хүнээс хараат байдалтай байна уу үгүй юу гэдгийг ганцхан юмар хэмжиж үзээрэй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг би энэ хүнд хариуцлагын хүлээлгэж чадчих байна. Ерөөсө ганцхан юмд л тэрэнд хариу авахд хангалттай. Хэрвээ хариуцлага хүлээлгэж чадаж байгаа бол чи тэр хүн хайр дурлалын асуудалтай байгаа юм байна. Тэрнээс хараат байдлын хамааралтай биш байгаа юм байна. Тэр тал дээр бодоорой. Тэгэн гочих хүмүүс заримдаа юу гэдэг вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын одоо тий хариуцлагын хүлээлгэх нь гэхээр одоо эхнэрүүд нь хүүхд гаргах чиг гэртээ байх хугацаанд эхнэрүүд мэдээж ажил хийгээгүй юм чи зайлшгүй мөнгөгүй тэт. Тэгтэл чи хүүхд гэдэг чинь тэр бит хоёрын амьдралын хамтын проект бүхэл бүтэн одоо амьдралын зорилго гэдгээд тэд мэдтгүү. Ирчүүд нь яадаг би л мөнгө олж байгаа юм чи яадгийн. Би ээжтэй аавда тийм юм аваад өгчөд яадیں гэсэн шиг хандлагатай байдаг. Охтууд нь өнөөхөө хэлж чадахгүй энэ мөнгө олж байгаа юм чинь би одоо олон юм яриад яах вэ гэсэн шиг ханддаг. Үгүй гэр бүл гэдэг юм uuсан бол энэ мөнгө уг нь хоёрын хамтын юм аа. Тэгтэл чин тэрийг ойлгохгүйгаас болоод хин хэлж чадахгүйгаас болоод ингээ асуудал үүсдэг. Энэ хэлж чадахгүй байгаа асуудлыг бүр хамгийн гоёор ингэж бие биендээ харилцаж ярьж хариуцлага гэдэг юм аа. Одоо бие биендээ хүлээлгэж сурснаар та хоёрын хайр дурлал чинь улам гоё цэцгэлэн хөгжиж одоо цэцгсийн хүрээлэнгээ улам гоё дэлгэрүүлэх боломжтой байдгийн шүү. За тэгээд нэгэн л ийм болцсон амьдралыг одоо өөрчилж чадахгүйгаас биш тэсэд өнгөрөе доо гэж бодож байгаа ээжүүдэд аавуудад хэлэхэд тэсэж өнгөрснөөрөө та үр хүүхэдтэй хамгийн муухай юм хийж байгаа шүү. Үр хүүхэд гэдэг чинь ээж ааваас эцэг эхийн хайр халамж гэдгийг авахаас гадна хамгийн том үлгэр дуурайл болох ирээдүйн гэр бүл гэж юу вэ гэдэг тэр үлгэр дуурайлыг ээж ааваас авд юм аа. Хэрвээ та нар ээж аав нь хүүхэдтэй халуун дулаан гэр бүлийн уур амьсгал хайр гэдэг юм байдгийн. Хайр гэдэг чинь эрх тэгш харилцаа байдгийн. Хайр гэдэг чинь аав нь ээж нь хоорондоо нөхөрсгөр найрсгаар харилцаж хоорондоо гоё ингэж гомдол жаргал зовлон бүх юм хуваалцаж чаддаг сул тал давуу талаа мэдсэн тийм харилцаа байдаг гэдгийг хүүхдүүдэд үзүүлж чадаагүйгээр хүүхдүүдээс хизээ та нар гоё гэр бүлийн харилцаа нээх юм бэ. Тийм учраас би стонер энэ хүүхдийн төлөө л энэ гэрт тисэж гинэ зодуулан тисэж гинэ гэж байгаа эмэгтэйчүүд байгаа бол үгүй та энэ хүүхдийн төлөө тисэж байгаа биш. Та тэр хүнээс хамааралтай болоод тисээд байгаа шүү гэдгийг чинь би танд шуудхан хэлчихье. Тэгэхээр та тэр хүнээс хамааралтай байж болох юу байна вэ? Одоо тий би юун дээр хариуцлага хүлээж чадахгүй байна вэ гэдгийг өөрөө эхлээ бод. Өөрийн хүлээж чадах хариуцлагыг хүлээж чадахгүй хүмүүс л хин нэгний дарамтанд ороо амьдэрт юм аа. За тэгээ дээр нэмээд хариуцлагаа хүлээж чадж гин үгүй юу гэдгээ өөрийнхөө бүх харилцаан дээр одоо бодоод үзээрэй. Тэгж бодож үзсэн цагт та нар хайр дурлал гэдэг юмыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадна. Тэрнээс биш хайр гэж болохгүй хэлж болохгүй юм хараат байдлын хамаарлыг битгий цааш нь хөгжүүлээрэй гэж та нартай хэлэх байна. За тэгээд дараагийн хичээл болтол баяртай. Дараагийн хичээлтэй түрүүний хэлснээр нэгд өдөр одоо үдээс өмнө ингээд орж байх болно шүү. За тэгээд баярлалаа. Баяртай.